За сайн байцгаана уу, намайг Түмэнжин гэдэг. Би Осака эмнэлгийн ерөнхий эмчээ. За ер нь энэ манай Монгол улсад нийт хүн амын маань 10-аас 12% нь өвдөгний болоод түнхний үеийн өвчлөлтөй яг ингээд одоо амьдарч байгаа. Тэгээ энэ хэд вэ гэвэл 300 мянгаас 400 мянган хүний өвдөг болоод түнхний үеийн өвдөлт байгаа. Энүүн зориулсан дасгал хөдөлгөөнийг Канадын одоо эмч доктор Андре Фурлан гэдэг ийм хүний 20 дасгалыг та бүхэнд тайлбарлаж зааж өгөх гэж байна. Тэгээд нийт одоо тэр өвдөгний үеийн өвдөлтийн 70% нь болохоор остеоартрит гэдэг ийм өвчний ангилалд ордог. Энэ остеоартритийн үед энэ өвдөгний болоод түнхний үеийн одоо энэ 20 дасгалыг заавал хийх шаардлагатай. Гэхдээ энэ остеоартрит нь өөрөө дотроо 4 үе шаттай байдаг. Эхний 1, 2, 3 дугаар үе шатны үед бол энэ 20 дасгалыг хийвэл их үр дүнтэй бөгөөд өвдөлт намдаж үений хөдөлгөөн далайц булчин бүх юмнууд ингээд сайн байдаг юм аа. Тийм учраас энэ 20 дасгалыг ингээд та бүхэндээ тайлбарлаж өгөх гэж байна. Энэ одоо 4 дасгал нь болохоор lubrication гэдэг нь одоо хөдөлгөөнийг хийж шингэн үүсгэх буюу одоо халаах, тэгээд aerobic гэдэг нь хөнгөн дасгал, магадгүй агаарт эсвэл бүжиглэгч гэдэг юм уу юм дасгалуудыг хэлж байгаа. Дараа нь хүнд ачаалттай дасгалууд, төрний дараа сунгалтыг хийдэг юм аа. Энийг нь бол англиар loss гэж нэрлсэн байна. За эхлээд энэ дэр яагаад энэ чухал юм бэ гэдгийг тайлбарлаж өгч байна. Яагаад чухал вэ? Ялангуяа тэр хамгийн эхний дасгал нь эхлээд хийхдээ яагаад чухал вэ гэхлээр үеийг халааж хөнгөн хөдөлгөөн хийх нь болохоор үений дотор үүсдэг синовиал шингэн буюу одоо үений шингэн, монгол хэлээр бол шар ус гэдэг зүйлийг бол үүсгдэг. Энэ үүсэж байгаа шар ус нь lubrication дасгалыг хийсний үед бол илүү сайн үүсдэг. Энэ үүссэн үед бол үений мөгөөрс тэгээд үений одоо тэр холбогч идүүд, үений гадаргуу, тэгээд үений одоо капсул буюу гадна талын гэр, энэ бүх зүйлсүүд бол үений мөгөөрсөөр тэжээгддэг учраас энэ дасгалыг хийж үеийг халаадаг юм аа. За энэ шүнжэнгөө хүн, унтсан хүн бол өглөө хөдөлгөөн хийгээгүй байгаа. Энэ ийм үед бол өглөө үе ингээд хөшинг болно. Энэ хөшинг болсон нь ямар учиртай юм гэхлээр үеийн доторх шингэн хөдөлгөөнгүй байсны улмаас багасаад тэгээд өтгөрчж байгаа. Ийм үед бол тэр хөдөлгөөнийг хийж халаах нь үений хөшингийг арилган, тэр шингэнийг бол жоохон шингэлж өгөх, илүү их шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй учраас энэ дасгалыг хийж байгаа юм аа. За энд үед ямар шинж тэмдэг гардаг вэ гэхлээр үе нь болохоор тийм хөшүүн байдаг. Тэгээд хөдлөх үед бол шажигнсан тийм чимээ гардаг бахнэ. За энэ талцсан зүгийн балыг хараарай. Энэ талцсан зүгийн бал нь болохоор талцсан зүгийн бал нь одоо энэ синовиалын шингэнийг иймэрхүү олно гэж хэлж байгаа юм аа. Хэрэв үүнийг жоохон халаагаад тэгээд халбаар хутгаад дахиад жоохон шингэн нэмэх юм бол энэ ингээд одоо хөдөлгөөн хийхэд хялбар юм шингэн үений шар ус болж байгаа юм аа. За ер нь бол энэ хөдөлгөөн хийх нь бол үений шингэн тэгээд хангалттай хэмжээгээр байж ах ёстой. Байж байвал энэ хөдөлгөөн бол ямар ч асуудалгүйгээр хөдөлгөөний далайц сайтаагаар хөдөлдөг юм аа. Тиймээс одоо өглөө орондоо байх үедээ тэр халаалтын дасгалуудыг хийхийг ингээд зөвлөж байна гэж.
За ингэснээр улмаар үе мүч одоо дулаан болж одоо үе халж за хөдөлгөөний далаа сайжирч тэр үений шингэн нь бол өтгөрсөн байсан юм нь бол шингэрч хөдөлгөөн хийгээд одоо хэвийн байдалтай болгоно үеийг. За харин бусад дасгалууд болохоор аэробик эсвэл одоо хүнд жингийн дасгалууд эсвэл сонголт нь бол өглөөнөөс хойшоогоо өдөр орой ингэж хийж болдго юм аа. Аэробик дасгал нь зүрх судасны тогтолцоог сайн байлгахад бас чухал нөлөөтэй байдаг. За аэробик гэдэг нь болохоор зүрхний цохилт болон амьсгалын давтамжийг нэмэгдүүлдэг. Одоо альва бүх дасгалуудыг хилдэг. За үүнд бол хурдан алгах, бүжиглэх, дугуй унах, усан сэлэх зэрэг ийм дасгалуудыг аэробик дасгал гэж хэлж байгаа. Гэхдээ танд эдгээр дасгал хийхэд ямар нэгэн хязгаарлалт байгаа эсэхийг заавал эмчтэйгээ ярилцсан. Жишээлх юм бол одоо усан сэлж болохгүй ч гэдэг юм. За мөн ямар нэгэн тийм хүнд жингийн дасгалуудыг хийх нь одоо тэр weight bearing гэж байгаа шүү дээ. Тэр хүнд жингийн дасгалууд нь болохоор энэ остеоартрит буюу одоо нүрийн өвдөлттэй юм хүмүүст бол одоо маш чухал тийм дасгал байдаг юм аа. Энэ жин даг дасгалын гол давуу тал нь юу вэ гэхээр үений өвдөлтийг бууруулахад тусалдаг, ясан дах кальцийг хадгалахад дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа одоо яс сэргэжилтэй хүмүүст бол энэ дасгалыг хийхэд их зүгээр байдаг юм аа. Олон хүнд остеоартрит болон ясны сэргэжилт хоёр зэрэг тохиолддог. Ер нь бол настай хүмүүс тийм зэрэг тохиолддог. За лоос гэдгийнх нь хамгийн сүүлийнх нь эс нь бол юу вэ гэхлээр стретчинг буюу монгол хэл дээр сунгалт гэсэн одоо дасгал юм. За сунгалт нь бол уян хатан чанарыг хадгалж остеоартриттэй үений хөдөлгөөний далаацыг хамгаалахад одоо чухал нөлөө үзүүлдэг. Хүмүүс одоо үений өвдөлттэй үедээ үеэ хамгаалаад өвдөлттэй улмаас одоо хөдлөхөө болчдөг. Тэгэхээр булчин болол богиносож, хөшөөн болоод шөрмөс холбоос үений капсул бүгд одоо чангарч хатуурдаг юм хандлагатай. Тиймээс одоо үе орчмын бүтцийг зөөлөн аюулгүй сунгах нь одоо маш чухал байдаг. Хүчтэй болж татаж сунгаж болохгүй гэсэн үг. Энэ видеоны төгсгөлийн хэсэгт мөн ташааны одоо түнхний үеийг солиулсан хийж болохгүй хөдөлгөөнүүдийг бас хэлж өгнө гэж байгаа. Зарим одоо тийм дасгалуудыг хийх үед бол хүнд тэр үе солиулсан түнхний үе солиулсан түнхний үе мултрах аюултай учраас тэрийг тайлбарлаж өгч байгаа шүү. Бичлэгийн сүүлийн хэсгийг үзээрэй. За тэгээд цөмөр одоо энэ 20 дасгалыг эхнээс нь эхлүүлье. За эхлээд одоо энэ warm up буюу одоо халаах дасгал хийхээс өмнө дулаанжин тавьж бас болно. Тийм түнхэн дээрээ тэгээд бас өвдгөн дээр ингээд дулаанжин жишээ нь одоо буур цагтай жижиг уутыг одоо пэйжэнд халаагаад 2 минут орчим халаажаад халуунжин тавьж болно. Эсвэл бол одоо энэ зурагт харагдаж байгаа шиг тийм дулаанжин тавьж болно. Дотор нь халуус хийгээл ингээд тавьчин 2 минут орчим тэр үеинүүд дээр тавиад түүний дараа дасгалаа хийх юм бол ингээд илүү их сайн байдаг. За ингээд нэгдүгээр дасгал. Нэгдүгээр дасгал бол одоо хөлийг нуглах болон тэнэлгэх ийм дасгал байгаа. Өвдөг нь үндсэндээ зөвхөн энэ хоёр хөдөлгөөнийг хийдэг. Жишээлх юм бол сунгах болоод нуглах, тэнэлгэх болоод нуглах гэсэн хоёр хөдөлгөөнийг хийдэг. Хоёр өвдгөө нуглаад тэгээд энэ сунгах одоо тэнэлгэх болоод нуглахын дасгалыг бол тус бүр 8 удаа хийн. Хэрвээ ингээд энэ 8 удаа хийгээд одоо жоохон амархан байгаад байгаа бол
дахиад 12, 15, 20 хүртэл бас хийж болно. Энэ бол хүн болгон өөртөө харилцан адилгүйгээр хийнэ гэсэн үг. Нөгөө өвдөндөө мөн адил хийн. Энэ дасгал нь дөрвөн толгойд булчингийн бас хүчжүүлэх буюу одоо хүчтэй болгодог. Тэгээ өвдгөө бүрэн тэнэлэх үед гуйны арын хамстринг гэдэг юм шүрмэс байгаа. За шилбэний арын булчин бас адилхан энэ үед бол ингээд сунгагдчихэдэг аа. Тэгэхээр одоо ийм дасгалын үед сонголт болоод одоо булчинг одоо хүчжүүлэх тийм хоёр ач холбогдолтой дасгал мөн бас өвдөгний үеийг халааж байгаамаа. За одоо бол энэ түнхний үеийг халаах тийм дасгал хийн. Энэ нь бол агаарт тоо зурах тийм дасгал байгаа хөлөөрөө тий. Энэ хоёрдугаар дасгал нь одоо баруун хөлөөрөө 1 гэсэн тоо зурна. Дараа нь 2, дараа нь 3 гэх мэтлэнгээр одоо нийт явсаар хагаад 9 тоо хүртэл ингээд зураад ийм дасгал байгаамаа. Ингээд эхлээд баруун хөлөөрөө хийсэн бол дараа нь зүүн хөлөөрөө хийх. Энэ бол одоо зүүн хөлөөрөө баруун хөлөөрөө хоёуланг ингээд хийгээд дахиад хэрвээ амархан байгаад байвал илүү их том далаацтайгаар энэ 1-9 хүртэлх тоог хэд дахин хийж болно. Та өөрөө одоо ачааллаа дааж чадчихвэл хэд хүртэл хийж болно гэсэн үг. Энэ бол ерөөсөө түнхний үеийг халаагаад байгаа дасгал шүү дээ. За дараагийн дасгал бол ташааг гадагш болоод тотгош эргүүлэх гэсэн юм дасгал байгаа. Энэ бол одоо хөлийн үлмээ за тэг хөлийг тэр чигт ингээ гадна дотор зэшигээ эргүүлдэг юм дасгал байгаа. Ер нь бол 8 удаа хийн гэж зөвлөж байгаа. Гэхдээ 12, 15, 20 удаа ингээд их тусмал энэ бол сайн байж байгаа. Энэ дасгал нь үений капсул буюу одоо тэр үений гэрийг ингээд тэлдэг. За тэгээ мэдээж үеийг одоо халаадаг. За ингэж энэ дасгалыг илүү их тусам тэр үеийн дотор байгаа шингэн сайн үүсээд тэгснэрээ үений тэжээлүүд сайжирдаг байна. За дараагийн дасгал бол ташааг одоо хөлийг дээш доош өргөдөг юм дасгал байгаа. Энэ дасгал нь бол ташааг ингээд дээш доош болгоно хөлийн тэр хороонуудыг урагш болон доош чиглэсэн байх нь бас чухал байгаа. Энэ дасгалын дараа энийг 8 удаа хийгээд дараа нь бол зүүн хөлөөр бас хийн. Зүүн хөлийг бол ихтэй жишээлбэл баруун хөлийг урдуур гаргаж тавьж агаад зүүн хөлийг дээшээ өргөнө. Энэ дасгал бас жоохон хүнд дасгал гэхдээ хичээгээд хийгээрэй. За дараагийн дасгалыг хийн. Тэгвэл өмнөх дасгал хэрвээ жоохон хүндтэй байсан бол одоо энийг жоохон хялбаршуулад ингээд өвдгийг нугалж агаад тэгээд одоо хоёр өвдгийг хоорондоос зайг нь холдуулах буюу одоо алцааж хөдөлгөөн хийнэ. Би болоод одоо бусад хэсгүүдэд ташаа өгцөг хэсгүүдэд л нэг хөдлөхгүйгээр ганхаж хөдлөхгүйгээр зөвхөн түнхний үеэр хөдлөх юм аа. За дараагийн дасгал бол ташаа сонголтын дасгал буюу одоо энэ хөвлийн дээр хөвтөөд одоо доош харж хөвтөөд тэгээд хойшоогоо хөлийг ингэж өргөдөг юм дасгал бас л 8 удаа нэг хөлн дээр хийн. Гэхдээ хэрвээ боломжтой бол 12, 15, 20 гэд нэмэгдүүлээд хийж болно шүү. За 6 дугаар дасгалын хувьд болохоор нөгөө тийшээ хараад бас дахиад тэр одоо ташаагаар хөлөө өргөдөг юм дасгал холдуулах, ойртуулах хөдөлгөөнийг хийн. 8-аас
дээш удаа буюу 8, 12, 17, 20 удаа ингээд хийж болно шүү. Хэрвээ шүү дээ түнхний үеийг солиулсан мэс засал хийсэн бол мэс засалд орсон бол энэ одоо яг энэ харагдаж байгаа дасгалыг ерөөсөө хийхгүй байх ёстой. Яагаад гэвэл түнхний үе нь мултрах аюултай байдаг шүү. Ингээд энэ дасгалаар одоо тэр халаах дасгалын хэсгүүд ингээд дуусж байгаа. Эдгээрийг бол өглөө босхоос өмнө үе халааж ташаа болоод өвдөгний хөшингийг ингээд багасгах дасгалууд байдаг юм шүү гэж байна. Дараагийн хэсэг нь одоо нэлээд жоохон хүнд дасгалууд. Энэ дээр нь бол хан дээр дасгал хийн, шат эсвэл одоо ямар нэгэн алхдаг юм дээр, дэвсгэр дээр, за мэдээж сандал, бат бөх сандал дээр, за шагаан үеэр мөн дасгалууд хийнэ гэж. Хэрвээ шагаандаа 1.1 кг болоод түүнээс дээшгийн ачааллыг нэмэгдүүлвэл их зүгээр. За эхлээд бол ханд тулж суулт хийх юм дасгал байгаа. Одоо ханд тулж суугаад хөлөө мөрний хэмжээтэй за аваад ханнаас ойролцоогоор нэг алхам зайтайгаар ингээд зогсноо. Тэгээд толгой мөр ташаага хананд хүргээд айжмаар доошоо суун. Тэгээд доошоо очисон байрлалдаа нэг 5 секунд орчим байна. Хэд хэдэн удаагийн давталт хийж болно. Мөн доошоо суугаад барих хугацаагаа 10 секунд, 20 секунд, 30 секунд болгож нэмэгдүүлж болно. Энэ бол хувь хүн болгоны өөрийнх нь ачаалтах чадвараас хамаарч байгаамаа. Одоо энэ байрлалд ингээд удаан байх тусам мөн дахиад олон удаа хийх тусмаа л илүү сайн түнх болоод өвдөгний үений одоо тэр ачаалал даах булчингийн чадвар үений шингэн нөхдөх юм сайн дасгалууд байгаа юм шүү. За одоо бол яах вэ гэвэл энэ өвдөгний шагааны хөндрүүлэгчийг зүүж дасгал хийн. За яг ихний үед хөндрүүлэгчгүй хийсэн ч болно. Зүүвэл энэ хамгийн бага жинтэйгээс 1.1 кг-таагаас нь ахуулаад зүүж болно. За зогсоо байрлалд ташаага холдуулах, ойртуулах юм хөдөлгөөн хийн. Тэгээд сандалд болоод юм барих зүйлсний хажууд найдвартай барих зүйлсний хажууд ингээд барьж агаад тэгээд дасгалаа хийнэ. Хөлийг холдуулах. Тэгээд энийг бол ингээд 2 хөл дээр тус бүрд 8 удаа хийн. Хэрвээ чадчихвэл 12, 17, 20 гэх мэтлэнгээр мэдээж тоог нь ихсэх юм бол илүү сайн байгаа. Бие хажууд тийш нуглахгүй, урагш бүхихгүй их байрлалд хийн шүү. За дараагийн дасгал бол ташаа хойш сунгах юм дасгал байгаа. Энэ бол нэг өгзөгний том булчин гэдэг зүйлийг ажилуулдаг юм дасгал байгаа. Хөлийг ингээ аргиш өргөн
энийг одоо аргаш өргөхдөө нэг 8 удаа хийн. За энийг бэрүү болж өгөх юм бол 12, 15, 20 удаа хийвэл сайн. Нуруу ихц өвдгөө шулуун байлгах нь чухал байгаа шүү. Энэ үед болохоор ташаагаараа хойшоо хөдлөөд үний капсул сунж тэлж байдаг учраас одоо нэг зорилтод дасгал байна. Дараажийнх нь өвдөг нуглах дасгал байгаа. За энэ өвдөг нуглах дасгалыг ингээд бас өмнөөс барьж агаад өвдгөө ээлжлээд нугалнаа. Энийг одоо 8 удаа хийн. Тэгэхээр тэр чадвал 12, 15, 20 удаа мэдээж хийж болно. Өвдгийг бүрэн сунгаж, бүрэн нуглахыг хичээгээрэй. Хэрвээ боломжтой бол тийм ээ. Хамгийн сүүлд нь баг зэргээр ингээд жоохон татаад сунгаад өгч болно. За дараагийн дасгал бол сууж босох дасгал байгаа. Сандал дээрээ суугаад мэдээ тэр сандал бол нэлээд бат бөх байх хэвээр. За тэгээд юмнаас барихгүйгээр босоод суугаад хөлөндөө жоох ингээд хөрсгийгээд ингээд дасгал хийвэл зүгээр байгаа шүү. Энэ нь бол дөрөв гуйны урдлын дөрөв толгойд гуйны артлын тэр хамстринг гэдэг юм болчингуудыг илүү сайн хүчтэй болгодог дасгал байгаа. Доошоо суухдаа айлуу болох жоох удаан суувал их зүгээр. Хэцүү байвал одоо тэгээд өөртөө тохируулаад болгоомжтой хийгээрэй. Ямар ч үсэн бүрэн суугаад босно шүү. За дараагийн дасгал болохоор гойны дотор талын хэсгийн булчинг одоо хүчжүүлэх буюу одоо хүчтэй болгох тийм дасгал байгаа. Энэ гойны дотор талын булчин нь бол тэр өвдөгний урдлын булчингийн яг дотроор байрлаж байгаа тийм дасгал байдаг шүү. Өвдгөө ингээд тэнэлгэх үед болохоор тэр саяны гойны дотор талын булчин их ажилдаг. Өвдөгний одоо остеоартриттэй өвчтөе хүмүүст бол энэ ингэж өргөхөд аюу хэцүү байдаг шүү. Тийм учраас ингэ хийхэд маш их сайн дасгал байгаамаа. 30 градус орчим доошлуулад тэгээд дэшээ татаад байна. За энэ ингээ бас 8 удаа хийн. За хэрвээ чадчихвэл дахиад 20 хүртэл удаа хийж болно. За дараагийн дасгал бол шатан дээр дээш доошоо алхах. За шат байхгүй бол хамаагүй тэр дөрвөлжин хайрцаг шиг юм зориултын юм байдаг юм аваад тавиад унж бэртчихгүй тийм юм дээр ингээд дээш алхаад доошоо буугаад дээш алхаад доошоо буугаад гартаа заавал нэг бариултай тийм газар хийгээрээ 1 минутанд 20 удаа ерөөхдөө байхаар дээшээ доошоо ингээд хийн. За 20 удаа хийхгүйгээр зүгээр цаг хараад 1 минутанд нэг талдаа 1 минут нийлээд 2 минут хийнэ. За мөн дараачих болохоор
За дараагийн дасгал 14 дугаар дасгал буюу одоо хажуу талаараа шатнаас бууж дээш гарах алгах юм дасгал байгаа. Энэ бол ташааны хажуугийн булчингуудыг хөгжүүлэхэд бас чухал нөлөөтэй дасгал байдаг. Тал бүрт бол одоо нэг талдаа 20 удаа, нөгөө талдаа 20 удаа ингээд хийгээрэй. За дараагийн дасгал бол энэ сунгалтын дасгал. За сунгалтын дасгалыг ер нь л орой унтахын өмнө хийвэл их сайн. Тэгээд дэвсгэр дээр хийж болно. Эсвэл бол одоо хевсэн дээр, шалан дээр, орон дээр ч бас хийж болно. Тэр сунгалтын дасгалыг хамгийн гол нь орой унтахаас өмнө хийх нь чухал байгаа. Ингээд өглөөс ирэхэд үений хөшинг бол хамаагүй бага байдаг. 15 дугаар дасгал бол ташаа арцгийг одоо дээш өргөх юм дасгал байгаа. Энийг гүүр гэж нэрлэж байгаа. Гүүр болох дасгал. Өвдгөө ингээ нугална, хөлөө шалан дээр бүтэн улаараа тавина. За тэгээд арцгаа бол шахаад дээшээгээ өргөнөө. Энэ үед бол гидсээ татсан байна. Нуруу бүслэгийн хэсэг шалан дээр хүргэсэн байжгаад ингээд дээшээ шахаж хөдөлгөнөө. Зөвхөн одоо ташааны хэсгээр дээшээ доошоо энэ тэгэхээр хевлийний булчин эхлээд татагдана, дараа нь нурууны булчин татагдана. Хевлийний булчин татагдана, нурууны булчин татагдана. За ийм дараалтаагаар ингээд 8 удаа хийн мэдээж цаашаага 20 хүртэл ихсгэж болно. Одоо бол яах вэ гэхээр ясааных ижил байрлалаасаа бүр дээшээ шахаж гаргаж ирээд ийм гүүр шиг болно. За энийг ингээд гүүр шиг болсон юм байдал нь болохоор арцэг, тэгээ мөр, ташаа, өвдөг энэ бүгдээрээ нэг шулуун шугам мэт. Одоо шулуун шугамд байрлана. За ингээд 10-аас эхлээд 60 секунд хүртэл ингээд баг багаар хийн. Эхлээд хийгээд энэ бол жоохон хүнд. Тэгээ цаашлуул 1 минут түүнээс илүү хугацаагаар хийж болно. Энэ хийж байгаа үедээ өгзөгнийхөө булчинг цангалаад тэгээ амьсгалаа жиг давж гаргах шүү. За дараагийн дасгал өгзөгний булчинг сунгах юм дасгал байгаа. За түрүүний байрлалаасаа өвдгөө цээж рүүгээ татна. Өвдгөө цээж рүүгээ татахдаа гуйны ар хэсгээс 2 гараараа бариад зөөлөн татаад тэгээд амьсгалаа гарганаа. За мөн баруун зүүн талдаа 2 талд нь эвдлэг хийгээд дараа нь одоо эсрэг тал руу нь хийн. Энэ үед болохоор үнэ өгзөгний булчин, өгзөгний том булчин болоо за лир булчин гэж байдаг. Энэ багаарцгийн хүнд байрладаг юм булчин байгаа. Тэр булчин болвол энэ үед бол ингээд сунгагддаг юм аа. За 17 дугаар дасгал буюу одоо тэр лир булчингийн сунгалтын дасгал байгаа. За ингээд нэг хөлийг чулуун нөгөө хөлийг дээр нь дагуулад тэгээд
өвдгийг хажуу тийш нь ингээд жоохон гараараа дараад өгнө. За энийг тэр лир булчингийн одоо байрлалыг харуулж байгаа. Энэ лир булчинг сулалж өгсөн үед бол хүний ташаа толгой өдр бол өвдөх нь аюу багасдаг шүү. Энэ одоо хоёр талдаа хэдэн ч удаа давталттай хийж болох юм дасгал байгаа шүү. 18 дугаар дасгал буюу гуйны дотор талын булчинг сунгах юм дасгал байгаа. За суугаад нуруугаа шулуун байлгана. Хоёр хөллийн улыг хооронд нь нийлүүлээд өвдгөө суллана. За амьсгалаа гаргах тусам илүү суллаад өвдгөө айжмаар доошоо шалан түрхийг хичээнэ. Хэрвээ боломжтой бол одоо өвдөд байх юм бол гараараа ингээ баг зэрэг зөөлөн дарж ингээ мэдэрч доошоо жоохон сунгаж өгнө. Тийм өвдөг нь өндөр байсан ч гэсэн хамаагүй эхлээд тэгж хийж болно. Одоо заавал ийм сонголттой байх албагүй. Хамгийн сүүлд нь саяны эрвээхэй байдлаар жоохон хөдөлгөх хэрэгтэй байдаг шүү. За 19 дэх дасгал нь бол гуйны арын булчинд сунгах дасгал байгаа. Хамстринг гэж нэрлэж байгаа тийм. Нэг хөлөө нуглаад нөгөө хөлөө болохоор сунгана. За гуруунууд нь бол дээшээгээ тунгоогоо тэгээд тэр тэгшхэн байгаа хөлийнхөө хуруунд хүрхийг хичээнэ. Энэ үед бол хөлийн хамстринг буюу гуйны арын булчин сунгагдаж суларч байгаамаа. Хэрвээ чадах юм бол толгоогоо өвдөг рүүгээ ойртуулна, бүр чадвал бүр хүрнэ. Ингүүл бүр их сайн гэсэн үг. Тэгээд нэг хүрхлээр амьсгаагаа аваад айжмаар буцнаа. Одоо нөгөө хөлөө хийн нэг хөлөө нуглаад жишээлбэл баруун талын хөлөө нуглаад зүүн талын хөлийнхөө өрмөрлөмөд гараа хүрээд толгоогоо өвдөг рүүгээ хүрхийг хичээнэ. За 20 дугаар дасгал гуйны урд булчин сунгах юм дасгал байгаа. Дэвсгэртэй гизээрээ харж өвдөөд өвдгөө нугалж гараараа өсхийг татнаа. Одоо үлмийг татнаа. Тэгээд өсхийг өгзөг рүү ойртуулж хүрхийг хичээнэ. Өгзгөнд хүргэнэ. Ингүүл гуйны урд тал сунж байгаа юм аа. Суллаад татна. За дахиад жоохон суллаад тэгээд нөгөө талтаа хийнэ. За одоо шүү дээ. Остеоартритийн үед одоо хийдэг юм дасгалуудыг ингээд бичсэн байж байгаа англи хэлээр. Энийг ингээд скриншот хийж авч агаад тэгээд хийгээрэй. Хэрвээ үеийг солиулсан бол одоо ялангуяа төнхний үеийг солиулсан бол энэ хийж болохгүй буюу төнхний үеийг мулталж магадгүй тийм хөдөлгөөнүүдийг тайлбарлаж өгч байгаамаа. Ташаага 90 градусаас дээшээгээ илүү ингэж юу хийж болохгүй, нуглах эсвэл доор нь зөрүүлж болохгүй, тэгээд эргэлдэх, мушгих хөдөлгөөн хийж болохгүй.
твист буюу одоо юм мушгих хөдөлгөөн хийж болохгүй гэж. За энэ видеог ингээд доор дасгалуудыг та бүхэнд чадлаараа орчуулж өглөө. Дараагийн ээлжинд ямар төрлийн эрүүл мэндийн мэдээлэл, дасгал, хөдөлгөөн, хооллолт юу вэ? Тэрийг хэрэгтэй зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.